За 15 дугаар бодлого 15. ABC гурванчны хувьд адил хажууд юм байна. Тэгээд суурин 4, хоёр хажууд нь 8. За А орогоос буюу суурийн нэг үзүүрээс нэг орогоос өндөр болгол АСЦ болсон. За бид нэг ийм хөл одоо адил хажууд гурванчны зураг юм уу те. AB, BC, AB, BC. За энэ хоёр хажууд нь 8, энэ 4 байна те. Тэгээд А орогоос ингээд АСЦ шин болсод АСЦ энийг болсон. За энд яг юм бодлоо л дээ. S A B C гурван талбай гэдэг үү те. B H2 B H2 өндрийг AC-ийн үржил 2 дахь нэг талаас талбай гарна. Тэ. За B H2 өндрийг олчих. B H2 өндрийг олчих. Энэ бол яг л энэ гурван бэкор чиг энэ уулчин дээр. Энэ гэртнөөс 8 суурь яг 4 юм шиг 2 2 байна. Тэгэхээр BH2-ын квадрат гэдэг нь язгуурн дээр BC-ийн квадратаас хасах нь H2C-ийн квадрат гэсэн. BC-ийн квадрат чинь болохоор 8 64-өөс хасах нь 2 2-ын 4 бол ингээд 60 гэдэг чинь язгуурн 60 гэдэг чинь. За 4 үржих нь 15 буюу 2 язгуурын 15 байна. Энэ бол өндөр. За талбай болчих. BH2 чинь болохоор юм болж штэ. 2 язгуурын 15. Үржих нь AC гэдэг маань суурь чинь 4 байна. AC 4. Хуваах нь 2. За энэ талбай бол 4 язгуурын 15. Талбай бол 4 язгуурын 15. За нөгөө талаас талбай гэдэг үү? S A B C гурван талбай бол нөгөө талаас AH өндрийг BC суурьаар үржих 2 тав. AH өндрийг BC суурьаар үржих 2 тав гарах хэрэгтэй болж байна. За эндээс би AH боломжтой гэсэн. Энэ талбай бол өмнөх бодолд төсөв 4 язгуурын 15 байгаа шүү дээ. 4. За сүүлийн энэ тэнцлээс BC гэдэг чинь өөр 8. Энэ туухаар яг 4 болно. Тэгээд дахиад энэ тураачихад AH чинь эндээс AH гэдэг бол язгуурын 15 гарч байна шүү дээ. AH язгуурын 15 гарч байна. За AH язгуурын 15 энэ 4 байгаа. Тэгэхээр яг гурвалжин AHC гурвалжнаас юу ч гөрөнд орчих. Тэгэхээр үл AHC-ийн урт гэдэг бол AC-ийн квадратаас хасах нь AH-ийн квадрат гэсэн. За эндээс юу гэж бодох вэ? AC-ийн квадрат чинь 4-ийн квадрат чинь 16 тий? Энэ AC чинь 4 шүү дээ. За энэ маань бол язгуур 15 байгаа. Тэрний квадрат бол хасах нь 15 байна. Энэ квадрат тий? За тэгэхээр язгуур 1 гэдэг чинь 1 гарлаа. Эндээс яг бид олох хэрэгтэй AHC чинь 1 гэж гарч байгаа гэсэн үг тий? AHC гэдэг нь 1 гэж гарснараа манай тестээ 1 см буюу и хажууд нь зүг болж тарна. За ингээд энэ бодлон дээр талбайг за нэг удаа бэкор бичсэн. Талбайг хоёр янзаар бичээд эндээс яг нэг өндрийг олоод дахиж нэг удаа бэкор бичээд энэ олох ёстой AHC маань 1 гэж гарчээ. За ингэснээр 15 дугаар бодлого маань бодогдож дууслаа.